Нарийн төмөр замыг ингээд шилжүүлэхээр $3 гэдэг юм яриад байгаа шүү дээ. Захын инженер хэлж ийлээ. Өнөөдөр үгүй бид нар нарийныг тавилаа гээд тэр проблем шийдэхгүй гэж хэлээ. Хятадын гайлын хуулиар эрентгийнээр харж болдгоо бараг заавал асгад юм бэл. Бид нар өргөнөөр аваачаад очисон ч асгана. Нарийнаар аваачаад очисон ч асах байхгүй. Тэр $3 гардгаал гарах юм бэл. Тэгэхээр бид нар нөгөө $3 хэмнэх гэж байгаа дүр үзүүлэлт нь би зүгээр энэ юугаа гаднаас хүний бодлогоор яваад байгаагаа халахж байгаа тий. Үгүй би чиний $3 хэмнэх гээд байна гэж хэлж шүү дээ. Тэгэхээр бид нар хуурдах юм байна л да тийм үү. Өөрхий $3 хэмнэх гээд байгаа юм байна лээ тий. Тэгэхээр зөвхөн нүүрсний тэр $3 ашигын төлөө ингэж хүмүүсийн толгой эргүүлснийг хэдэн төгрөг аваа яваад ч болохгүй л дээ. Энд чинь би 20-30 жилийн дараах асуудлыг ярьж байна. Аюултай байдал төрүүл хэн хариуцах юм бэ? Биднийг буруу үйлдэл хийж байгааг та юугаар нотлоод байгаа? Үгүй сайд чи ярьлаа. Энэ хүн өөрийнхөө шүү дээ. Би өөрийнхөө энэ хүн юу гэж ярьж болж энэ хэний төлөөлөл байж болно шүү дээ. Би тэрийг үгүйсэний төлөөлөл. Би бол аж ахуйн байгууллага бизнесүүдийн өмнөөс л ярьж байгаа. Яг үнэндээ. Нарийн цэг тавих гэдэг хүмүүс чинь бүгд ашиг сонирхлын зөрчилтэй. За зүтгүүлж байгаа хүнийг одоо батгүй. Ямар төмөр замаар барих бол ёстой хүмүүсийн ярьдаг нь 33 дахь асуудал байхгүй юу? Өөрөө ухаан хотод хувь эзэмшдэг. За Сүбат болд байна. Сүбат бол зарсан нэрээр нуус нэрээр хувь эзэмшиж байгаа. За дээр нь одоо энэ нямдарж байгаа байна. Нямдарж байгаа нэг бас итгэвтэй дэмжиж байгаа. Одоо таны яриад байгаа бүгд баталгаатай юм ярьж байгаа юм сте. Бүгд баталгаатай. Бүгд баталгаатай. Тэгэхээр энэ хүмүүс бол үнэхээр нарийн цэргээ хурдан тавиад бушуухан шиг гаргаад тэр нүүрс байдаг юм уу, алт зис байдаг юм уу, юу байдаг юм бүгдээ гаргаад засгийн газар шийдчихлээ. Засгийн газар тийм бодолтой байна гэсэн үг үү те. Тэг энэ ч одоо ард талд нь бол ойлгомжтой шүү дээ. Өнөөдөр бол хятадуудын маш их одоо тусгай албадын явуулга тийм ээ. Ард талд нь тагин чагнж элдв юм болж байгаад бүх юмуудыг ингэж зориут зохион байгуулалтаагаар хийж ингэж явж байгаа байхгүй юу. Одоо нямдурж сайдан хилээд байдаг шиг тэр бол одоо ингээд одоо хойш нь чангаалаа тийм ээ. Одоо нэг хүн удаашруулж байна. Монгол улс асар түргэн хятадын мэдлэлд очих байсан юмыг удаашрууллаа гэл ингээл яриад байгаа шүү дээ.